За сайн бацхан уу хулингийн мэрэгэн тань цагт талтай мэрэлнэ. За өнөөдөр 7 хоногийн мэргийг хий. Одоо 4 сарын 21-ээс 27-ны хүртэл ямар 7 хоног болох вэ гэсэн юм утгатай мэрэг байгаа. За ингээд одоо 4 сонголтоор хийн. Та сайн харж байгаа сэтгэлчин татгатаа карта сонгороо бичлэгээ зогсоож аваад 50 сонголт хийж болно шүү. За энэ нэлээд тод харагдаж байгаа учраас би нэг ойртуулах болъё. За ямар ч гэсэн жоох ойртлоод тийм тод харагдаж байгаа гэж бодож байна. За дараа л бол 1 2 3 4 гэсэн юм дараалал явна. За сонголт хийрээ. За ингээд хамгийн ихний 1-р картыг сонгосон юм мэргийг хэлье. 4 сарын 21-ээс 27-ны хооронд ямар 7 хоног болох вэ гэсэн 7 хоногийн мэргийг. За ингээд бүх татагдсан картуудаа зэрэг нэгдзээ. Том. За ямар хөө картууд гарч ирсэн байна. За ингээд ихнээс нь талиавэ. За энэ 7 хоногт танд ямар хөө асуудал чухал болох вэ? Ямар сэдвтэй 7 хоног болох вэ гэхэлэр зэрэг тийм гоё мэдээ ярьж байгаа ч юм шигтэй ингээ баярлж байгаа. Юм гоё зургийн тэгэхээр зэрэг энэ 7 хоногт болохоор зэрэг ер нь бол сэтгэл хөдлөлт энэ хөө ямар гоё юм бэ гэдэг сэтгэл хөдлөж байна тий. Тэгээ сэтгэл хөдлөл одоо мэдрэмж ингээд эсвэл одоо шинэ харилцаа ч юм уу эсвэл одоо ямар нэгэн сайн мэдээ тий. Ирэх тэр нэлээд чухал болж магадгүй. Тэгээд одоо энэ 7 хоногт одоо таны сэтгэлийг хөдөлгөх ямар нэгэн зүйл ирэх шинэ хүнтэй танилцах ч юм уу эсвэл тийм юм байдгүй маа гэхэд одоо ямар нэгэн сэтгэл татам тийм харилцаа байх тийм сэтгэл хөдлөхсөн тийм ямар нэгэн сурагч мэдээ сонсох тийм нэг тийм таны эмзэг нарийн мэдрэмжүүд чи илрэх нэг тиймэрхүү зүйл аягүй чухал болж магадгүй тийм сэдвтэй 7 хоног гэсэн мэн. За ямар ч гэсэн 7 хоногийн чухал сэдв асуудал юу гэсэн чи ингэж гарлаа. Энэ 7 хоногийн одоо таны уур амьсгал гэх юм бол тийм ингээ хүүхдээ хавсан ч гэсэн аягүй эерэг карт харагдаж байна тийм. Тийм ер нь аль ерөнхийдөө эерэг тал руу хэлбэсэн тийм 7 хоног болж магадгүй мэл жоохон нэг баяр баясгалаа байгаа тийм баяр баясгал. Муу одоо энэ картыг харах юм бол ингээд хүмүүстэй одоо таны хүн орондын харилцаа дээр ингээд хэлхээ холбоо сайжрах тийм муу одоо ямар ч гэсэн хүмүүстэй холбоо сүлбэ айгу сайн байх. Эсвэл ямар нэгэн хүн орондын харилцаан дээр хэлхээс холбоонууд өшөө сайн болох. За тиймэрхүү амьсгалууд 7 хоног гэж тайлъя. За тэгээд тэгчээд одоо 21-ээс 27 онод ямар томхон үйл явдал болох вэ гэсэн чинь тийм ер нь аль энэ картыг ярих юм бол тийм таны одоо хүлээгээгүй байсан ямар нэгэн чухал мессежээ те авах гэдэг ч юм уу тэрнээс үүдээд одоо уулзалт ямар нэгэн хүнтэй уулзалт коммуникашн харилцах уулзах тийм мессеж дуудлагч байж дуудлагаар юу гэдэг ирсэн тийм нэг уулзалт харилцаа байж магадгүй юм байна. Ямар ч гэсэн хүнтэй уулзаад одоо ярилцах иймэрхүү томоохон үйл явдал болж магадгүй гэсэн байна. За ямар ч гэсэн тийм тэр нэг айгу сайн мэдээгээр хэрэгч юм шиг. Замарсан юу тэгж тайлъя. За тэгчээд энэ 7 хоногийн одоо 1-ээс бүтэн сая хүртэл ямар худлаа нэг вэ гэх юм бол за нэгд өдөр болохоор зэрэг за яг юу гэж магадгүй мэн нэгд өдөр тийм яагаад ч юм бэ нэг тийм өн жонглоо яагаад ч юм бэ хийх зүйл чинь нэг л болохгүй гэдэг ч юм уу нэг жоохон тийм байж чадахгүй байгаад гэж магадгүй. Гэхдээ та шантрахгүйгээр шал одоо өөр аргаар тий оролдоод үзээрэй. Тэг магадгүй тэнэгт өдөр таны хийх юу яах зүйл дээр энийг л болж өгөхгүй байх гэдэг магадгүй. Та тэгтээ шантрахгүйгээр ямар ч шал өөр аргаар тий оролдоод үзэрэй зөвлөе. За тэгээд
За 2 өдөр болохоор зэрэг тэг ер нь аль завгүй өдөр гэж магадгүй. 2 өдөр ер нь айгүй ихтэй юм шийдэгч юм шиг. Тэг нэлээд тийм завгүй өдөр болж магадгүй. Гэхдээ та завгүй гэдэг юу яах ч болохгүй мэн. Тийм одоо та 2 өдөр завгүй байх тусмаа юмдаа айгүй тайван хандаарай гэж зөвлөе. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр юм карт гарсан. 3 дахь өдөр болохоор зэрэг за энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр зэрэг ер нь аль жоохон тийм хит юмыг ингээл нэг жоохон сэтгэл ингээл хөөрөлддөг гэдэг юм уу ингээд тийм буруу хүлээлт хөө тийм буруу ойлголт скол жоох юм ингээд тийм уухарлах гэдэг юм магадгүй юм байна. Тийм буруу ойлголтсноосоо болоод тийм болохгүй байхад зүтгэх гэдэг ч юм уу тийм нэг тиймэрхүү уур амьсгалтай өдөр олчих гээд байж магадгүй. Тэгэхээр зэрэг одоо 3 өдөр та ийм болохгүй тулд юун дээр анхаарах вэ гэхээр зэрэг тийм ер нь бол ухаан орох гинэ. Юмыг ингээд нөгөө болохгүй байх чинь одоо болохгүй амиг тийм зүтгүүлэхгүй байх. Тийм. Жохон ингээд ойр тойрны хараад тийм бодит байдлыг тийм бодит байдалтай юу гэдэг юм те ухаан орж бодит байдалтай одоо буцаж ирэхтэй их мөрөдлөөс салах гэдэг ч юм тиймэрхүү зүйл гэж болох юм. Заарч байгаа хэцүүдэг карт гарчлаа. Ямар ч юм бодит байдлаа хараад ингээд нэг жоохон болохгүй байгаа юм гэж жоохон зүтгүүлэх гэдэг нүгөө гэдгээ сайн анзаараараа тэгэх юм бол тийм 3 өдрийн болохгүй гэсэн. 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр ер нь бол энгийн одоо урд дагаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх ер нь энгийн ажил төрөлдөө шамдсан тий. Урд дагаа зүйлээ тэг анхааралтайгаар хийх нэг иймэрхүү уур амьсгалтай өдрөө. За 5 дахь өдөр болохоор зэрэг сэтгэлийн карт доош харсан гэхээр ер нь 5 дахь өдөр жоохон сэтгэлд гансрал төрөх гээд гансрал гэж хэлэхөө нэг тох тийм хоосон мэдрэмж төрөх гээд байж магадгүй. Тэгэхээр 5 дахь өдөр иймэрхүү мэдрэмжтэй болохгүй тулд яах юун дээр анхаарах вэ гэхээр зэрэг ер нь бол ингээд зүрх сэтгэл чинь нэг зүйл мэдрээд байдаг. Тэрнийхээ эсрэг аашсан гарахгүй байл зүгээр юм байна. Тийм. Сэтгэлээд байгаа гэсэн үг. Тийм одоо өөрийнхөө тийм мэдрэмжинд итгээд одоо өөрийнхөө мэдрэмж дотоод зүүн сонгосоо тийм зүрхгүй байвал зүгээр. Тэгвэл нэг өөр хэлэх юм бол одоо өөрийгөө одоо хурахгүй хамж чухал шүү. Дотроо ингээд шал өөр ээжэж гаднаа тийм юм хүчлэхгүй гэдэг ч юм уу. Замар ч ийм энэ зөвлөгөөг авах юм бол ингээд нэг тийм хоосон мэдрэмж төрөөл тийм гансрах байх гэж бодож байна. За 5. За ахсаадр бол ер нь дажгүй. Тэгээ ахсаадр бол та чаддаг юм хийх. Тэгээ одоо таны ахсаадр хийх зүйл чинь айгу чадмаг та хийх зүйлдээ айгу чадмаг байх гэдэг ч юм уу тий. Тэгээ ер нь бол тиймэрхүү уур амьсгалтай. Тийм нэг хөнгөн гозгоот өдөр байна. За тэгээд бүтэн садар болохоор зэрэг тий ер нь нэг жоохон болохгүй юм дээр анхаарал ингээд байсан байдал чинь шууд зүгээр олно гинэ. Тийм. Бүтэн садар болохоор зэрэг ер нь бол өөрийн одоо сэтгэл доторх зөрчилдөөнд байдлаа даван туулж магадгүй юм байна. Ийм биш юм биш үү? Ингэх хэрэгтэйсэн биш үү? Надад чи ийм байж гэдэг ч юм уу те. Ямар ч хэсэн өөрийн одоо сэтгэлийн зөрчил ч юм уу сэтгэл дотор зөрөлдөөн ч юм уу тэрийг нэлээд даван туулах, дахин засах тийм ингэж л та тэгвэл ингэж заавал ингэж бодож байсан ингэж гэдэг ч юм уу нэг тийм өөрийн зөрчилдөөнд байдал эсвэл тийм зөрчилдөөнийг даван туулах гэдэг байхгүй тийм ямар нэг юм дахин засах тийм. Тэгэд энэ өдөр зөвлөгөө гэх юм бол ер нь бол боломжоо олж хараарай. Өнөөдөр тий яг тэр бүтцээд та юу хийж чадах вэ тий. Ямар нэгэн боломж байгаа тэр боломжоо олж хараарай гэсэн байна. За гэхдээ л үндсэндээ бол юу онцгүй байдлаа даван туулна л гэсэн үг. Тийм. Тэгэхээр яг зөвөр өдөр гэсэн үг. За тэгээд
Тэгээ танд одоо энэ 7 хоног таны артан тасанд тэнгэрийн мессеж гэх юм бол тэнийг юм тэмцэлтэй карт гарсан байна. Юу та тэмцэх юм бол энэ артан тасны тэнгэрийн мессеж гэх юм бол ер нь бол та ингээд одоо дугуйс суух цаг биш одоо хэлэх зүйлээ хэл. Тийм ер нь бол ингээд өөрийнхөө төлөө тэмцэх ингэж байгаа юм шиг тийм. Ер нь бол өөрчлөлттэй та өөрөө эхлүүлэн шүү гэсэн ийм утгатай мессеж байна. За энэ 7 хоногийн танд хэрэгтэй мессеж. Тэгээд таны одоо сонголтын картнаас бас одоо мессеж авъя гэж бодож байна. Сонголтын картны мессеж гэх юм бол тий ер нь бол тий уучлалтай зүрх сэтгэл гэсэн юм карт. Тэгэхээр энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр зэрэг тэр нь бол өнгөрсөн зүйлсийг бол тийм буруутахаа тийм болиод тиймэрхүү одоо сөрөг сэтгэл зүй байх юм бол тэрийг өөрөөсөө чөлөөлөөрөө тийм тэгэх юм бол таны зүрх сэтгэлд айгу гоё тийм эдгэрэл ирэн шүү тийм ер нь бол юмыг уучлах гэдэг нь бол тэр хүнийг уучлаад өршөөж байгаа юм биш. Ер нь тэр хүнийг уучлж өрчөөсөн ч гэсэн одоо ямар нэгэн зүйлийг тийм уучлж өршөөнө гэдэг чинь өөрийнхөө төлөө хийж аваа үйлдэл шүү. Тэгээд энэ таныг те хуучин гомдол ч юм уу ямар нэгэн уур гомдлоос ч юм уу те чөлөөлнө шүү. Та өөрийгөө тэгэх боломжтой гэсэн мэн. Ямар ч асан уучлал өршөөл аягүй чухал шүү. Энэ та өөрийнхөө төлөө хийж байгаа гэсэн үг гэнэ. Ямар нэгэн зүйлийг ямар нэгэн хүнийг уучлж байгаа ч гэсэн яг эцсийн дүндээ та өөрийгөө айгүй гоё тэ онцгүй сөрөг зүйлээс чөлөөлж байгаа гэсэн үг шүү гэсэн байна. За танд ийм мессеж. За энэ нэгдүгээр картыг сонгосон хүнийхийг би нэг жоохон яг ингээ багслаад өнөхөр ойлгож чадсангүй өөрөө зүгээр ямар ч гэсэн гарсан картуудыг тайлбарлах ингээд оролдлоо. Үнэхээр тэ өөртөөхөө нөхцөл байдал тохируулаад ингээд сонсож байгаа гэж бодож байна. Тэг үнэхээр таалагдсан бол тийм лайктархаа битэн мартаараа амун таалагдаад яг таарсан шүү гэсэн хүмүүс яах юм бол үнэхээр сонсдогтой хүмүүс яах юм бол надад тийм эмоц дараарай гэж хүсье. Тийм би бас нэгдүгээр картыг жоохон өөрөө сайн нэхгүй ингээд багцлаад байж чадсангүй гэж бодоод байна. Тэгээд үгүй зүгээрээ таарсан гэсэн хүмүүс байх юм бол тийм эможи энэ 7 хоног таны 7 хоногч нэлээ эрэг хандлагатай 7 хоног болоосоо гэж бэлэгдээд хүүхэд хөөрхөнтэй юм хүүхэд чих гоё юутай байдаг те энергитэй байдаг. Тэгэхээр хүүхэд гэсэн тийм энерги юу эмоц дараараа гэх юм бол тийм нэгдүгээр картыг сонгосон бөгөөд ерөөхдөө таарсан байна гэж ойлгоод би бол маш их баярлах болно. Тийм. Гэхдээ заавал дар гэж хашаарч байгаа юм шээ тийм. За ингээд өндөрлөе. Үнэхээр энэ үргэлжлүүлсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд хоёр дахь картыг сонгосон нэмэрийг эхлэе. 4 сарын 21-ээс 4 сарын 27-ны хүртэл ямар 7 хоног болох вэ гэсэн 7 хоногийн мэрэг хийж байгаа. За ингээд хоёр дахь картыг сонгосон. Энэ картыг сонгосон хүмүүсийн картуудыг зэрэг нэг үзье. За ямар хөө карт гарч ирсэн байна. Азийн карт байна. Энэ гоё карт байна тий. За ихнээс нь тайлбараа гэж бодож байна. Одоо 20 дахь картыг сонгосон хүн маань одоо энэ 7 хоногт ямар асуудал чухал болох вэ? Ямар сэдвтэй 7 хоног болох вэ гэхэлэр зэрэг spiritual teacher гэсэн мэт. Тэгэхээр зэрэг ер нь бол тийгээд чимээгүй хүн айгуу тийм ухаарлалтай хүн ингээл бусдад айгуу үлгэр зөриөл болоод гэрлээ түгээгээд явжаад ийм карт байхгүй. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхээр зэрэг ингээ бусдад айгуу үлгэр дуурайл болох тий өөрийн тийм ухаарлал айгуу тийм чадраараа одоо бусдыг гэрэлтүүлэх гэж хэлэх үү тиймэрхүү зүйл айгуу чухал болж магадгүй юм байна. Тийм ер нь бол тийм за нэг үгээр хэлэх юм бол одоо бусдад одоо гэрлэн болох та өөрөө ч гэсэн одоо бусад хүмүүстэй ингээд ухаарлал ингээ айгу настаа ухаарлалтай хүн байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо бусад ухаарлал хайрлах чимээгүй багш хөтөч ч юм уу тийм зүйл хийх юм шиг тэр зүйл айгу чухал болгох юм шиг. Тийм 7 хоног болж магадгүй юм байна. Тэгээд ер нь бол таны ингээд айгу тийм
айгу хөшөөнч айгу олон зүйл одоо туршлага судалсан нэлээ юу хүмүүсээ одоо хөшөө юу ухаантай хүмүүс тэгэхээр зэрэг та яг ингээд тийм юм айгу туршлагатай айгу ухаантай хөшөөн шиг те таны одоо төвчээр амгалан тайван байдал нь те бусдад ямар нэгэн итгэл өгөх чиглэл өгөх тэр зүйл айгу чухал болох юм байна. Тийм. Тэгэхээр зэрэг та энэ 7 хоногт одоо юу чухал гэхлээр ер нь бол өөрийнхөө байгаа байдлаар бол бусдад үлгэр дуурайл болох, бусдыг чиглүүлэх те нэг тийм айгу ухаарлалтай хүн гарах байхгүй тий. Замар зэвэрхүү зэл чухал болно гэсэн байна. За ингээд тэгчээд энэ 7 хоногт таны уур амьсгал ямар ч байсан Азийн карт гарсан. Энэ 7 хоног нэлээд одоо азтай одтой үйл явдал тохиолдож магадгүй гэж бодож байна. Энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол одоо гинтийн аз ч юм уу тий. Гинтийн шанс боломж гарч ирэх тайгуу гинт азтай байх гэх мэтлээ иймэрхүү зүйл иймэрхүү уур амьсгалтай л нэг амуу та ямар нэгэн зүйлийг одоо цэгцлээд янзлаад дуусгах тий хаалгыг хаагаад энэ ингээ болцлоо энэ ингээ одоо бэлэн болцлоо гэдэг тий ямар нэг юм тий одоо жин там болгоод дуусгах хаах тий ийм үйл явдал ийм уур амьсгалтай 7 хоног гэж гарч байгаа шүү. За ингээд энэ 7 хоногт болох томоохон үйл явдал дээр татсан чи айгүй гоё карт харсан тийм аа яаж харсан. Энэ одоо сэтгэл зүрхээр нээх гэдэг гатахгүй. Та ямар ч бас энэ 7 хоногт ямар нэгэн зүйлд айгүй сэтгэл зүрхээ нээ сэтгэл зүрхээ өгөнтэй одоо танаас гарч байгаа үг сэтгэл ингээд айгүй тарах нь юу гэдэг хүмүүст айгүй хүрнэ гэдэг ч юм уу иймэрхүү үйл явдал болж магадгүй юм шиг. Тийм хинэгэнтэй ч юм уу скол ингээ бусдтай айгүй илэн далангуу үнэн сэтгэлээс ярилцах тийм нөхцөл байдал ч болж магадгүй эсвэл ингээ сэтгэлээ ус скол таны сэтгэлээс гарсан юмнууд ингээ айгүй ингээ тархаад байгаа байхгүй тий. За энийг ямар ч гэсэн өөрөөр сэтгэл хөдлөлд тохируулаад энэ зүрийг хараад бас өөрснөө тий тэн сонгоор ямар нэгэн зүйл аваарай гэж бодож байна. За тэгээд за нэгтгэхээс бүтэнсэд нэг өдрийг хүртэл ямар хуур амьсгалт өдрөд болох вэ? За эхлээд нэгд өдөр. Тэг нэгд өдөр болохоор зэрэг ер нь за нэгд өдөр. За энэ хэвээрээ байгаад иж болохгүй гэ та өөрийгөө ямар нэг юм засахыг оролдох юм байна. Тийм. Энэ одоо энэ хэвээрээ нэг юм давтаал ингээл тэ байгаад иж болохгүй. Тийм ямар ч юм ингээд одоо өөрийгөө тий засъя гэд нэг нэлээд оролдож магадгүй тий одоо нэгд өдөр танд өгөх зөвлөгөө гэх юм бол ер нь бол янз бүрийн шалтгаан тооцох хэрэггүй яг л өөрийгөө тий засаад энэ хэвээрээ байж болохгүй гэж бодсон бол одоо тэрүүгээрээ тий яваарай гэж зөвлөе. За тэгчээд за 2 дахь өдөр бол гоё өдөр ээ. 2 дахь өдөр болохоор зэрэг нэг тийм тохиромжтой скол нөхцөл байдал нь бүрэлдсэн юм шигтэй айгүй нэг тийм айтайхан өдөр. Тэгээд та магадгүй сайн ээж байх эсвэл хүнд ингээд яг ээж шиг нь хандах тий. Эсвэл танд ямар нэгэн хүн ээж шиг чинь хандах. Тий. Тийм зүйл болж магадгүй. Ямар ч байсан ингээд 3 янзаар тайлбарлаа. Тий. Тийм дахиад хэлэхэд те нэг л тийм айгуу тийм одоо нөхцөл байдал бүрэлдсэн гоё өдөр ч юм уу эсвэл та айгуу сайн ээж байх эсвэл хүнд ээжийг нь хандах эсвэл танд хүн ээжийг чинь хандах тий. За ингээд иймэрхүү амьсгалтай өдөр ээ ямар ч сан тажгүй гэж бодож байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр болохоор зэрэг за энэ жоохон тайлбарлах гэж байгаа хэцүү гэж хэлмээр юм дээ. Яг баярлна гэж байгаа байхгүй. Ямар ч байсан 3 дахь өдөр нэг баярлах нэг юм болох юм шиг те. Тэгсэн мөртлөө сүүлд нэгэ бодоод байсан чинь тэр нь юу ч биш байсан. Гэдэг ч юм уу те нэг иймэрхүү уур амьсгалтай өдөр юм байна. Одоо юу хэлмээр юм бэ? Одоо баярлах боловч сүүлд нь юу ч биш яасан байна. Өвөн чи юу нэг баярлалтай юм биш байсан лээ штэ. Гэх мэдрэмж төрөх гэдэг ч юм уу те. Тиймэрхүү уур амьсгалтай байж магадгүй. Тэгээ танд одоо 3 дахь өдөр зөвлөгөө гэх юм бол ер нь бол тийм ямар нэгэн хүний ч юм уу юмны одоо давсалсан хит ингээ гоёжилсан ярианаас тийм болгоомжлоорой гэж зөвлөе.
За их баярлаад байсан чинь сүүлд нь боцсон чинь өө нэг баярлаад байгаа юм биш л байсан байж тээ гэдэг ч юм уу. Тэ нэг иймэр хуур амьсгал байгаад байгаа байхгүй. За 3 4. За дөрөвд өдөр бол ингээд юу гэдэг ингээл хэвтэл амраал ингээд авахгүй юм байна л да. Дөрөвд өдөр бол тэг хөдлөх боломжтой болох. Тийм ямар нэгэн зүйлийн бэлтгэл хангагдаад дахин хөдлөх гэдэг ч юм уу те. Магадгүй ямар нэгэн зүйл эдгэрэх ч юм уу те. Тиймэрхүү. Өдрийн за 4. За 5 өдөр болохоор зэрэг 5 өдраас ер нь нэг тийм төгшөөр юм уу айдас юм уу ямар нэгэн ойлгомжгүй байсан зүйл ингээ арилгах те. Тийм. Яна тийм зүйл яах вэ их бол гэж жоохон айдастай ч юм уу ямар нэг юм балархаа ч юм уу те. Тиймэрхүү асуудал ямар нэгэн зүйл байсан бол тэр зүйл чинь одоо 5 өдөр нэлийн арилгах гайгүй болчих юм биш те. Болчих юм биш те те. Айдас төгшөөр ойлгомжгүй байсан зүйлүүд арилгах тийм өдөр байна. Урамсгалтай өдөр байна. За тэгээд ахсаа өдөр болохоор үнэхээр яаж харсантай гоё өдөр байна. Ахсаа өдөр л чадмаг өдөр гэсэн үг. Одоо юу татаа, авиас чадраа гаргах, ямар нэг юм чадах тий. Айгу юмд чадмаг байх тий. За ийм урамсгалтай өдөр. Тэгээд одоо ахсаа өдөр болохоор зэрэг ахсаа өдөр болохоор энэ ахсаа өдөр юу гэж хэлмээр юм дээ. Нэг тийм хинч намайг битээ оролдоосоо гэл те би ингээд одоо ганцаараа сайхан амармаар байна гэдэг ч юм уу. Хинч битээ намайг ингэж хөндөж намайг одоо те гоё миний амралтанд битээ саад болоосоо гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү урамсгалтай өдөр байна. Тий. Хинч өөрт нь битээ хандаасаа намайг хинч оролдохгүй байгаасаа те ганцаараа баймаар байна гэд янз бүрийн хүн тантай уул зарьяа юм их бол та ингээд татгалзаал те. Одоо юмнаас татгалзах ч юм гээр ганцаараа байх гадаах ч юм. Тийм яг бүтэн садар болохоор амармаараа болоод юм байж магадгүй. Ямар ч иймэрхүү урамсгал байна. За. Тэгэд за тэгчээд бүх хоногудаа хэлж дуусаад одоо тийм карт танд одоо энэ 7 хоногийн зөвлөгөө энэ 7 хоногт одоо харснаас тэнгэрээс ирүүлсэн зөвлөгөө гэсэн чи тийм ер нь л ингээд өнгөрсөн баларсан ирээд болоогүй юмны төлөө болоод өнгөрсөн юмны төлөө ингээд ярьж марил ингээд цагаа битүүрээрэ гэж юм байна л да. Тэгэхээр зэрэг юу гэж хэлж ийн гэхэлэр зэрэг харсан даасан тэнгэрийн мессеж болохоор зэрэг ирээдүгээ одоо бүтээхийн тулд тийм өнөөдөр дээр төвлөрөөрөө тийм энэ бол таны цорын ганц те жинхэнэ хүчтэй орон зайчин шүү. Яг одоо те одоо юу хийж үтэх вэ? Одоо би ямар байна гэдг нь айгүй амар чухал шүү. Энэ ушлаар айгүй амар гэлч айгүй чухал шүү. За ямар ч байсан харсан даасан тэнгэрийн мессеж бол тийм. За автаад хэлчихье. Одоо багшлаад хэлэх юм бол тийм. Ирээдүгээ бүтээхийн тулд өнөөдөр дээрээ төвлөр. Тэгээд энэ бол таны цорын ганцтэй жинхэнэ хүчтэй орон зайчин шүү гэсэн ийм мессежийг танд өгч байна. За тэгээ бүх карт тайлбарлалт дууссан дараа хамгийн сүүлд одоо сонголтын картаас бас танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. За энэ бол бүр тасархай гоё юм. Тэ мессеж байна. Abundance гэж баялаг хэд баялаг тий. За нэг англитай хүмүүс нөөцөөр. За миний харж байгаагаар болохоор зэрэг танд энэ 7 хоногт өгөх мессеж гэх юм бол ер нь бол бүх зүйлтэй окей тий. Бүх зүйл окей. Бүх зүйл айгу сайхан болно. Ер нь бол элбэг те элбэг байдлын тийм юу ч хэлмээр юм да. Одоо баялагийг abundance те баялагийг итгэлтэйгээр ингээд хүлээж аваа. Одоо Тэнгэр одоо чамааг тий харамгүй ивэж байгаа шүү. Одоо танд орж ирж байгаа тий айгу сайхан элбэг сайн зөвхөн эд мөнгөч штэ ер нь сайн зүйлийн итгэлтэйгээр тий хүлээж аваарай гэж тий ингэс мацдтэй гараад итгэлээр хүлээж аваарай. Тэгээд Тэнгэр чамааг харамгүй ивэж байгаа шүү гэсэн ийм мессеж байна. За ингээд өнөхөр 20 дугаар картыг сонгосон хүн их гоё уншихад ч их айгу төвгүй гоё санагдаж байна. Айгу гоё гарчлаа картууд нь тий. За тэгээд тийм үнэхээр таалагдсан бол тийм лайк тархаа бити мартаараа. Мөн таалагдаа та намайг дэмжих хүсэж байгаа хүмүүс юм бол тиймээ тул одоо юу
Азийн карт гарлаа тий. Глобал тий Азийн навчлахаар зэрэг энэ Азийн навчийг дарна. Эсвэл бүр энэ глобал олдохгүй бол зүгээр навч дарсан ч болно. Тэгэх юм бол тэрийг таны одоо Азийн одоо тий навч гэж бодно. Тий. Энэ глобал эмож олдохгүй бол тий Азийн навч зүгээр нэг ногоо навт дараараа гэх юм бол 2 дугаар картыг сонгосон бөгөөд та өөрийнхөө дараагийн 7 хоногийг Аз хэмэрэг бол бэлэгдэж гин мөн намайг дэмжиж гин гэж бодоод би бол маш их баярлаа. Гэхдээ заавал дарах хэрэгтэй гэж шаардж байгаа биш шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ өршлөөдсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 3 дугаар картыг сонгосон нэмэр эхлэе. 4 сарын 21-ээс 27-ны хүртэл одоо ямар хөө та одоо таны дараагийн 7 хоног явах 7 хоног болох вэ гэсэн юм хийж байгаа. За ингээд бүх картуудаа зэрэг одоо нэг үзье. Дон. За ямар хөө картууд гарч ирсэн байна. За ингээд хамгийн ихний энэ хоёр картаар энэ 7 хоногт таны хувьд юу чухал болох, ямар сэтгэлтэй 7 хоног болох вэ гэхэлэр зэрэг тийм энэ том картнаас нь эхлэх юм бол ер нь бол томоохон өөрчлөлт тий ямар нэгэн томоохон зүйл өөрчлөх ч юм уу ямар нэгэн томоохон зүйл өөрчлөлт гинтийн зүйл болж магадгүй юм байна. Ямар нэг ийм болох ингэж өөрчлөгдөж байгаа юм уу гэдэг ч юм уу тий томоохон өөрчлөлт гинтийн зүйл болж магадгүй. Тэгээд тэгээд энэ карттай хамт унших бол ингээл захиар жааз тий. Тэгэхээр одоо хэн нэг нь таны сэтгэлийг одоо хөдөлгөх нэг тийм мэдээ, санал, урилга одоо юу гэдэг холбоос л бэ ч юм уу тий. Эсвэл ямар нэг мессеж, чат ч юм уу. Ямар нэгэн таны та ингээ гайхаа сэтгэл хөдөлж байгаас тий. Хөө ямар сайн юм бэ гээл тий. Хэн нэг нь одоо таны сэтгэлийг хөдөлгөх тийм мэдээ, урилга ч юм уу тий. Эсвэл чат ч юм уу нэг тийм сураг ажиг сонсохдоо тэгээд нь ер нь жоохон энэ 7 хоногт нэг жоохон томоохон өөрчлөлт хөдөлгөөн бол байж магадгүй маань одоо гинтийн ч юм уу тий. За амарчсан иймэрхүү зүйл чухал болох юм шиг 7 хоног гэж гарч जैन. За тэгчээд энэ 7 хоногийн одоо уур амьсгал гэсэн чинь ер нь бол ерөнхийдөө бол нэлээд одоо зөөлөн гэж хэлэхүү эмгтээлэг нэг тийм эмгтээлэг гоёмсог гэхүү уян зөөлөн юм шиг тийм одоо уур амьсгал байна энэ 7 хоногт. Тэг магадгүй таны одоо эмгтээлэг энерги сэргэх ч юм уу тиймэрхүү зүйл хийж болох юм. Айгуу тийм зөөлөн энерги байна. За эмгтээлэг энерги сэргэх. Тийм. За тэгчээд дараагийнх нь болохоор зэрэг энийг болохоор зэрэг энэ 7 хоногийн уур амьсгал гэсэн чинь ер нь ямар нэгэн үйл ажиллагаа таны хийж байгаа үйл ажиллагаа өргөжих тийм нэг хөдөлгөөн бол байна гэж бодож байна. Тийм нэг урт хугацаанд өгөөжтэй бат бих ямар нэгэн зам мөр тавигдах гэдэг ч юм уу. За тийм бишээ гэсэн хүмүүс айхан бол яг бодитоор ингээд харж үзэх юм бол энэ 7 хоногийн тарын уур амьсгал гэх юм бол нэг юм хөдөөхээр гарах туслан ч юм уу тийм ямар нэг уул хадаар явах тийм байгаль цагийн өнгөрөх ч юм уу иймэрхүү уур амьсгал байна. Тийм. За хоёр баданаар хэлье. Техник нь болохоор таны үйл ажиллагаа чи өргөжих ямар нэг юм чи хөдөлгөөнтэй байх ямар нэгэн урт хугацааны тийм өгөөжтэй тийм зам мөр тавигдах ч юм уу. Эсвэл тийм юм байхгүй гэсэн юм сайхан болоод байна. Одоо бодитоор тийм одоо уул хаданд гарах зугаат юу тийм зугаалгаар явах ч юм уу. Эсвэл хөдөөхээр эсвэл зүслэн дээр очих байгаль цагийн өнгөрөх ийм уур амьсгал байна гэж. Тализад хичээд одоо энэ 7 хоногт танд болох томоохон үйл явдал юу вэ гэсэн чинь.
За энэ картыг юу тайлбарлах юм бэ? Энэ 7 хоног танд болох томоохон үйл явдал дээр энэ гарсан ба тэгэхээр зэрэг бие даасан байдал дотоод ухамсар нэмэгдэж магадгүй юм байна. Та нэлээд айгу бие даасан үйл явдал юу гэдэг бие даасан байдалтай болоод өшөө их дотоод ухамсар чинь нэмэгдээд та хэн нэгний тэ зөвшөөрлийг тэг хүлээхгүйгээр өмнө нь хин нэгнээс асуудаг гэсэн ч юм уу итгэдэг байсан болоо тэгэхээр болоод өөрийн дуу хоолойгоо тэг өөрийн дуу хоолойгоороо өөрийнхөө амьдрах шийдвэрийг гаргах ч юм уу нэг тийм чухал үе ирэх ч юм уу энэ 7 хоногт нэг иймэрхүү л явдал болж магадгүй мэн та өөр аюу бие даасан болоод аюу чухал шийдвэрийг өөрөө гаргах тэг ч юм уу за иймэрхүү том үйл явдал болж магадгүй тэгээд одоо таны нэгтгэс бүтэнсэн өдрийг хүртэл одоо ямар хөө үйл явдалтай. Дуур амьсгалт өдөр аа нүгтэй. За нэгд өдөр бол ер нь тогтвортой. Тий. Ямар нэгэн зүйлийг тогтвортойгоор ингээд ямар ч байсан дуустал нь хийж чадах гэж бодож байна. Тий. Ямар нэгэн зүйлийг хийгээд одоо эцсийн үзэх гэдэг ч юм уу тий. Ямар ч байсан тиймэрхүү өдөр энэ гэж бодож байна. Тэгээ юмд аяа нэгт нямба хандах. Гэхдээ ямар ч байсан тийм тал дундуур арахгүй тэ дуустал нь юм хийж чадах гэж бодож байна. Нэгт өдөр. За 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр одоо янз бүрийн юу ч хэлмээр энэ яг нэм хийх гэлтэгдэг ч юм уу. Тэр үед ингээд нэг жоохон хийх гэсэн ямар нэг юм зүйл дотоод улмыг байх гэдэг ч юм уу те тэрнээсээ болоод нэг жоохон ямар нэг юм хийх гэжсэн бол болохгүй гэж магадгүй байна. Тийм ямар нэгэн зүйл дотоод улмыг байх гэдэг ч юм уу те. За энэ дээр боломжтой байх байхгүй хаа. За тэгээд л тайлбар да. Тэгэхээр яг ингээд бүх боломж бүх юмараа ингээд гоо хийчих тэгээ доош гарч байгаа болохоор зэрэг тийм ямар нэг юм чи бүрлдээгүй ч юм уу те янз бүрийн талаар жоохон дотоод ойлмог хат гиснээр те нэг юм байлгач юм шиг нэг тиймэрхүү зүйл тийм мэдээлсэн фантастикчээд за 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр нэг тийм ганцаараа авах гэж магадгүй юм байна. Тийм ганцаараа өөрийнхөө бодолд шумбаад байгаа юм шиг тийм нэг юмруу. Тийм тэгэхээр одоо 3 дахь өдөр ганцаараа баймаар байх, бодол санаагаа зэгцэлмээр санагдах. Тийм өөрийнхөө бодол санааны одоо тийм нэг тиймэрхүү өдрөө. Тэгэхээр тийм 3 дахь өдөр тань зөвлөгөө гэх юм бол ер нь бол одоо өөрийнхөө бодол санааныхаа юу гэмдэ муу зуршилд одоо тийм битээ автаараа тийм нэг одоо юу гэдэг нэг юм бодохоор зэрэг дандаа нөгөө сөрөг талаас нь боддог хүмүүс бас байдаг шүү дээ хаяа. Тийм хэд жоохон сөрөг юм дандаа бодох юм бол одоо тэрэндээ хэд автахгүй хаяг хичээгээрээ одоо 3 дахь өдөр. За 4 дахь өдөр болохоор зэрэг тийм 4 дахь өдрөөс нэлээ юу өдрөө надад өвчлмөр юм дээ. 4 дахь өдөр та алдаа гарахгүй байхыг нэлээ одоо хичээгээд айгу юмдаа айгу хянамга байх. Тийм магадгүй юм алдахгүй гэсэн нэг жоохон айц байгаа юм шиг те. За нэг юм өдөр байна. Та юмдаа аюу нэлээ хямгатай байх. Тийм. Энд тэндээс хүний юмыг яачих гэдэг гэсэн шигтэй нэг юмрхүү карт. За юм урамсгалт өдөр 4. За 5 дахь өдөр болохоор зэрэг тийм жоохон 5 дахь өдөр болохоор жоохон сэрэмжлүүлсэн карт гарчлаа одоо юмдаа айгуу хөнгөн хандснаас болоод юм хүмүүс одоо ямар нэгэн хүний ч юм уу ямар нэгэн зүйлийн итгэл алдагдах ч юм уу тиймэрхүү урамшилж магадгүй тэгээд ийм өдөр болохгүй тулд та 5 дахь өдөр юун дээр анхаарах вэ гэхээр зэрэг юмдаа айгуу битээ хайн хандараа тийм ямар ч юмдаа тийм хайн хандахгүй байвал тийм айгуу хаа гэж бодож байна. За тэгээд 5 дахь. За хагас өдөр болохоор зэрэг тийм нэг юмд ингээ хүрчиж байгаа байхгүй.
Тэгэхээр ах сойдр болохоор одоо хүсэн хүлээсэн ямар нэгэн зүйл чинь хэрэг ч юм уу тань дээр эсвэл одоо ямар нэгэн сурагч чимээ одоо сайн тал руугаа те сурагч чимээ мэдээ сонсох ямар нэгэн мэдээ сурагч чимээ хүлээн авах ч юм уу те тиймэрхүү аюу гай урамсгалтай трен за тэгчээд тэгээд бүтэн сайдар болохоор зэрэг чандаас арчлаа тий бүтэн сайдар болохоор зэрэг одоо хүсэн бүтэн сайдар энэ тэс юу ч юм дээ яг гайгүй өдөр гэхдээ нэг л та нэг тийм баяртай байхгүй байх юмд ингэнийхгүй ингэ сэтгэл гаргаал тэнийхгүй баяртай байх баймарг байх гэдэг ч юм байхгүй байх тийм хоор амьсгалтай гэдэг гэж уур амьсгалтай өдөр юм шиг санагдчихэв. Яг нэг бол муу өдөр бол биш зүгээр та өөрөө нэг л сүртэй баярлах байх ч юм уу тийм. За ингээд одоо бүх 7 хоногийн уур амьсгалыг тайлбарлачаад одоо танд энэ 7 хоногт одоо харсан даасан ингэрийн мессеж гэх юм бол ийм карт гарсан. Ингээ сэлэн бэрсэн маа. Төвсөө тарих гэж юм шиг тийм. Боддоор төвсөө тарих гэж хэлж байгаа зүйл биш л тийм. Танд харсан даасан ингэрийн мессеж гэх юм бол ер нь бол сэлэм таны гарт байна тий. Одоо сэлэм таны гарт байна одоо та хэнийг ч хүлээх хэрэггүй тийм өөрчлөлт бол таны гарт ч юу гинэ. За танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэвэл. За дахиад хэлээ одоо сэлэм таны гарт байгаа хэнийг ч хүлээх хэрэггүй өөрчлөлт бол таны гарт шүү гэсэн байна. За тэгчээд за ингээд хамгийн сүүлийн одоо энэ 7 хоногт танд илгээх одоо мессеж танд хэрэгтэй мессеж юм бол энерги үг ямар нэгэн энергийн цэвэрлэгээ хийгээрэй гэж юм шиг картан тий. Энэ жоох хөвгт. Тийм. Энергийн цэвэрлэгээ энерги ажил. Тэгэхээр зэрэг энэ сонголтын карт танд юу хэлж байна гэхээр таны одоо бие сэтгэл оюун ухаан ер нь хүнийдээ бие сэтгэл оюун ухаан бол бүгд тийм энергиэр бол тийм бүтсэн байдаг. Тэгэхээр зэрэг тийм эдгээр энергийг цэвэршүүлэх, тэнцвэржүүлэх нь бол одоо таны сайн сайхан амьдралын үндэс шүү гэсэн байна. Тэгэхээр зэрэг тийм энэ 7 хоногт та өөрийгөө одоо татар талаас нь сэргээх тийм энерги цэвэршүүлэх тийм чухал үе шүү гэсэн байна. Тийм татар талаас энерги цэвэршүүлэх гэдэг чинь ер нь л сөрөг янз бүрийн бодол ч юм айц хүч тэрийг устгаад аль болох одоо татраасаа тийм гэгэрх татраасаа эрэг байх талаар нэлээд бодороо тэр нь бол татаадаас эхэлж энерги цэвэрлэгээ хийгэр гэж юм шиг ямар нэгэн татар талаас энерги цэвэршүүлэх чухал үе шүү гэж ашиг байна. За амьдчаас энийг одоо англиар сонсдог одоо мэддэг бас нүүрснүү үзээд inspiration тэ нөө юу зэн сайн гараа тийм мессеж төвлөж аваараа. За ингээд өндөрлөө ингээд хурдан картыг сонгосон хүн болохоор зэрэг юу болчих гэхлээр зэрэг тий ер нь энэ 7 хоногт айгүй айтайхан чухал мэдээ ч юм уу ямар нэг юм сонсогдсноор танд нэг жоохон ажил амьдралд чи өөрчлөлт аж амьдралд чинь тэ нэлээд томоохон өөрчлөлт гарах юм шиг та тэрийг өөрөө зоригтой хийх юм шиг тий нэлээд эмгтэй энерги голсон тэгээд уул хаданд явах юм шиг тий магадгүй ийм карт гарч байгаа зэрэг хэрэг хөдөө одоо байгальд явах хүмүүс болохоор зэрэг тэрийг дамжуулаад өөрийнхөө энерги цэвэршүүлээч гэж магадгүй байна. Тийм айгу зоригтой өөрчлөлт хийгэрэй гэдэг байгаа юм шиг. Иймэрхүү утгатай тийм болчлоо. Тийм дараагийн 7 хоног нь за үнэхээр таалагдсан бол тийм лайк хапти мартар амуу таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүсээ хамуул одоо өөрийнхөө дараагийн 7 хоногийг сайнаар биелэгдээд намайг дэмжих юм бол ямар хөө юу татах вэ? За танд айгүй сайн мэдээ тий сайн өөрчлөлт сайн
сурагч мэ мэддээ ирээсэй гэж бэлэгдээд захиа гэсэн одоо эможи ах бол дараараа хэрэг захиа байхгүй бол зүгээр захиагээ бичсэн ч болно. Тэгээ захиа гэдэг юм аж олдохгүй бол тий. Шууд нь ч юм уу тий. Тэгээд танд аягүй сайн мэдээ тэрээсээ гэж бэлэгдээд захиа. Тэгтээ заавал дар гэж хаш харж байгаа юм шүү. Дарахгүйсэн ч ална. Үнэхээр сайхан сэтгэлтэй бөгөөд өөрийнхөө 7 хоногийн намайг дэмжиж гэсэн хүн байх бол захиа гэдэг юм ууч дараараа. За ингээд өндөрлөө энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Bye bye. За ингээд хамгийн сүүлчийн дөрөвдөр картыг сонгосон нэмэрийг эхлэе. 4 сарын 21-ээс 27 оны хооронд таны хувьд ямар хот 7 хоног болох вэ гэсэн 7 хоногийн нэмэрийг хийж байгаа. За ингээд 4-р картанд картыг сонгосон үний бүх картуудыг зэрэг нэг зэ замрхуу картад гарсан байна. За ингээд хамгийн ихний энэ картаар бол таны энэ 7 хоногийн ямар асуудал чухал болох, ямар сэдвтэй 7 хоног болох вэ гэх юм бол энэ картыг сайн харах юм бол энэ юу вэ те? Усан онгоц ингээд шилжээд явж байгаа юм шиг те. Энэ картын яг цэцэг энэ төр гарсан болохоор сайн тал руу гэж бодож байна. Ямар ч байсан энэ 7 хоногт шилжилт ямар нэгэн шилжилт, ямар нэгэн өөрчлөлт тий эхэлж магадгүй ч юм шиг тий энэ 7 хоногт ер нь ингээд таны сэтгэл санаа ямар нэгэн тийм ачааллаас гарах юм шиг тийм шинэ уур амьсгал руу орно гэдэг ч юм уу энэ 7 хоногт эсвэл тийм боддоор одоо ийшээ чи нүүц суух ч юм уу эсвэл за нүүц суудах юм ахэд ингээ боддоор одоо таны амьдралд ямар нэгэн одоо шин зүйл рүү тэг шилжих шин нэгтлэл тиймэрхүү зүйл тэг айгуу чухал болж магадгүй юм байна. Тийм ямар ч байсан одоо энэ 7 хоногийн 4-р картыг сонгосон байна. Энэ 7 хоногийн одоо ямар сэдвтэй 7 хоног болох вэ гэхээр шилжилт, өөрчлөлт эхэлж байгаа тий. Ямар нэг сэтгэл санааны ачаал байсан бол тэр чинь ингээд арай өөрчлөгдөхтэй өөр шинэ уур амьсгал шилжих. Тийм. Ямар ч юмрх уур амьсгалтай 7 хоног ийм асуудлыг чухал болсон ийм сэдвтэй 7 хоног гэсэн үг юм байна. За тэгээд энэ хоёр картаа дараагийн хоёр картаар одоо энэ 7 хоногийн одоо уур амьсгал ямар уур амьсгалтай 7 хоног болох магадлал өндөрөө гэсэн чинь энэ хоёр карт гарсан. Тэгээд эхлээд үйлийг хэлэх юм бол тийм ингээд онцгүй яж байгаад ингээд нүүгээд явж байгаа юм шиг те. Одоо борооны үйл нүгэд одоо цаанаас нь юу тэнгэр цайгаад гарч ирж байгаа юм шиг юм картина. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол ингээд жоохон тийм үүлэрхэг тийм нэг хэцүү гэх юм одоо бүдэг байдлаас эрэг уур амьсгал руу тий одоо шилжих иймэрхүү уур амьсгал гэж магадгүй юм байна. Ямар ч хэсэн онцгүй жоохон бараа сөрөг зүйлээс эрэг зүйл рүү шилжих гэдэг ч юм уу. Тийм талаар ямар ч одоо таны аж амьдрал жоохон бараан ч юм уу юм бүдэг онцгүй байдлаас сайн тал руугаа гэгээд тал руугаа тий эрэг тал руу шилжих тиймэрхүү уур амьсгал бол байна. Тэгэд мөн энэ картыг ингээд харах юм бол тийм ер нь бол та энэ 7 хоногт хин нэгэнтэй хүчээ нэгтгэхэд те бүгдээрээ дээрээсээ давхарлаад ч юм те хүчээ нэгтгэхэд ямар нэгэн боломжийн үүдийг нээн гэдэг ч юм уу. Тийм эсвэл одоо энэ 7 хоногт нэлээ нээлттэй зөөлөн харилцаа одоо таны хүн хоорондын харилцаач нэлээ нээлттэй зөөлөн харилцаа тийм скол хүмүүстэй одоо айгу тийм хүчээ нэгтгэхэд ямар нэг шинэ боломжийг нээх юм шиг те. За ямар ч иймэрхүү уур амьсгал байна. Тийм нэг онцгүй байдлаас тийм айгу
Эрэг тал руу шилжих нэг ийм уран амьсгалтай толгой нэг байна л да. Тэгэд хүмүүстэй аягүй зөөлөн харилцаатай ч юм шиг скол өгчээ нэгтгэхэд нэг юм хий. Тийм нэг боломжийг нээгч юм шиг нэг иймэрхүү та байх болов гэж бодож байна. За тэгчээд энэ 7 хоногт одоо болох томоохон үйл явдал юу вэ гэсэн чинь энэ хүн бүр ингээд тамруулдаг шилээр бүр амар ингээд тод яаж ааз. За яах вэ гэл шинжиж байгаа юм шиг юм картын тэгэхээр зэрэг яг кангаер гэдэг картахгүй юм сайдар боодыг гэдэг юм карта. Тэгээд энэ 7 хоногт болох томоохон үйл явдал юу болохоор зэрэг тавраас урагнаас нь юу авч болно. Тэгээ өөрийнхөө одоо юугаар те эцэн сумгаар санаа авчулнаа. Тэний одоо миний бодлоор юу энэ 7 хоногийн томоохон үйл явдал юм бол танд ингээд нэг тийм чухал сонголт шийдвэр гаргах тийм нөхцөл байдал үүсч магадгүй юм байна. Одоо жоохон энэ ингээд харааны өвшөө тамруулах шил барьсан байхыг бодоход нэг тийм шийдэхэд амаргүй тий мэдрэмж тарих хоёр ч ингээд зөрлөлтөд тэрэн дээр яах вэ гэдэг нэлээш шийдэхэд амаргүй юм тийм нөхцөл байдал үүсч магадгүй юм байна. Тий танд бол тий чухал сонголт шийдвэр гаргах тийм нөхцөл байдал үүсч магадгүй гэсэн байна. За томоохон үйл явдалтай юм карт гарлаа. За тэгчээд одоо нэгтгэхээс бүтэнсэ өдрийг хортлоо ямар хоор амьсгалтай өдрүүд ээ. За нэгд өдрийн энэ карт ашаарна гэдэг чинь нэгд өдөр ер нь бол та өөрөө бодож шийднэ гэхээсээ илүү бусдад найдах нэг жоохон тийм дэвүүчлэмэр юмтэй хэд эрхлэх гэх юм уу хэд бусдад найдаал гэхдээ тэгвэл өөрөө ингэчгүй чи тэгээд хөчгөлдөө тэгэлтэй гэл өөрөө ингээл хийхгүй бусдад ингээл хийдтэй ийм хоор амьсгал энэ за энэ дээр анхаарал тавилгыг гэж магадгүй. За тэгээд одоо 2 дахь өдөр болохоор зэрэг одоо сэтгэл санаа жоон тогтургүй ингээд сонголт хийж чадахгүй байхад гэж магадгүй за алийг сонгох вэ харуу цагаан уу гэлтэй ингээд сонголтын дээр жоохон тий шийдэж чадахгүй байх сэтгэл санаа докторгүй гэж магадгүй байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг тий ер нь бол юм хийж бүтээ гэсэн бүр ингээд одоо эрмэлзлэл асах тий ингээд одоо бэр амтдаг гэх юм уу тий ерөөсөө энийг хий тэрийг хий ингээд хий гэж бүр айгүй тийм юм хийх одоо эрмэлзэл айгүй дүүрэн юм гоё эрч энергитэй өдрөг гэж хэлж болох байх. За тэгээд 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр нэг жоохон онцгүй байсан байдал онцгүй байсан ч юм уу тийм байсан байдал дээрдэх одоо таны бие ч юм уу эсвэл ямар нэгэн тийм нөхцөл байдал ч юм айгүй тавгүй байсан бол тэр байдлаа арилгах тийм бие гэдэг ч юм уу дээрдэх эсвэл тийм нөхцөл байдал хамаагүй тэ арилаад айгүй гоё болгох ч юм уу. За тийм өдөр байна. Ингээд 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр энэ хүн нэг жоохон онцгүй юм дотор зогсоод байгаа юм шиг тийм картны 5 дахь өдөр. Тэгэхээр зэрэг тийм одоо таны аж амьдрал ч юм уу жоохон тийм босинцэн ч юм шиг ойр тойрондоо өндөө сундуу гэдэг ч юм эсвэл ингээд нэг тийм зохимжгүй танд тохирохгүй байгаа орчинд та ингээл байгаад байх гэдэг ч юм уу. Нэг юм хуур амьсгалын за энэ дээр анхааралтай байх гайг баха. За тэгчээд одоо ахсаа өдөр болохоор зэрэг ахсаа өдөр одоо өөрийн сул талтайгаа нэлээд тулалдаж магадгүй юм байна. Тий өөрийнхөө та одоо тий сул талтайгаа нэлээд юм тий тулалдах та ямар нэг юмыг одоо ялахын төлөө нэлээд шийдэмгийн алхам хийж магадгүй гэж бодож байна. Чи ахсаа өдөр ямарчсан нэг юм хөр амьсгалтай. Тэгчээд бүтэнсэ өдөр болохоор зэрэг тий ер нь бол нэг тийм онцгүй байдлыг бол таслана гэж байна. Тий ямар нэгэн харилцаа ч юм уу эсвэл ямар нэгэн холбоосыг таслах үйл явдал болж магадгүй. Онцгүй байдлаас зорьсоо гараа гэд тий. Айгу зоригтой ингээ юу барьсан маа та. Айгу зоригтой ингээд онцгүй байдлыг таслах, онцгүй холбоос ч юм онцгүй ямар нэгэн зүйлийг таслаад нэлээ.
тийм нөхцөл байдлаа сайжруулах арга хэмжээ авч магадгүй гэж бодож байна. За ингээд бүтэнсээ өдөр хүртэл бүгдээр нь хэлчлээ. Тэгчээд танд энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж. Тийм таныг дэмжиж байгаа хүмүүс айгүй байгаа та айгүй ихтэй болоод тийм өөрийнхөө дуу хоолойг тий дууг одоо гарахаас битээ харагддаг юм гартахгүй. Тэгээд энэ карт болохоор зэрэг зайд танд алтан даасан тэнгэрийн мессеж гэх юм бол тэг ер нь бол өөрийгөө илэрхийлэхээс одоо тийм битээ айгаараа одоо хэлэх зүйлээ хэлээрээ тийм мэдрэх зүйлээ тийм мэдрээрээ одоо таны дуу хоолой тэ энэ ертөнцид айгу хэрэгтэй шүү. Өөртөө итгэлээ тэсэргээрээ гэсэн байна. Ямар ч сан таны алтан даасан тэнгэрийн мессеж болно юмрхөө. Тийм өөрийгөө илэрхийлэхээс одоо тийм битээ гэсэн байна. За нэг юм мессеж байна. Тэгчээд ингээд хамгийн сүүлд одоо таны сонголтын картнаас бас энэ 7 хоногт хэрэгтэй мессежийг авъя гэж бодож байна. Life purpose. Таны амьдралын зорилго. Сонголтын картны танд хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь аль тийм ингээд хийж байгаа зүйлд айгүй ингээд хамсдаг санаа бүх юм ингээд зориулж байгаа. Тэгээ цаана тэрэнд нь ингээд тэсэхс нэг тусалж байгаа нэг иймэрхүү карт байхгүй. Тэгэхээр зэрэг одоо сонголтын картны 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм бол хийж байгаа зүйлдээ одоо сэтгэлээ зориулах тий. Тэгэх юм бол одоо та юу ч хийсэн айгу зоригтой. Тэгээд юу ч хэлмээр юм дээ. За одоо жоохон хараад тий. За юу ч хэлэх юм дээр та хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ зоригтой хийх юм бол ингээд хамгийн ингээд зүгээр энгийн жирийн өдөр тутмын зүйлч гэсэнтэй айгу нэлээд тийм утга учиртай тийм болж ховрын шүү ингээд тийм тэгж байна. Тэгээд та юу хийж одоо юу хийж байгаас илүү тэр хийж байгаа зүйлдээ ямар сэтгэлээр одоо хийж байна вэ гэдэг нь одоо маш чухал аа тийм. Тэгээд ер нь бол зоригтой, ухамсартай сэтгэл ингээ бүрэнтэй энэ хүн шигдээс сэтгэлээ шингээсэн тийм бүхэн тайгуу тийм гэгээлэг амьдралын яг нэгэн одоо тийм нэг хэсэг болдог шүү. Гэсэн иймэрхүү мессеж санд өгч байгаа юм шиг. За тэгээд нэг үгээр хэлэх юм бол одоо тий хийж байгаа зүйлдээ одоо сэтгэлээ зориулах юм бол тэг амьдралч айгу зоригтой болно шүү. Жирийн өдөрч жирийн юм ч гэсэн те цаанаа л утга учиртай болж хувирдаг шүү гэсэн ийм мессежийг танд өгч байгаа юм шиг санагдаж байна те. Юу хийж байна гэхээс илүү тэр хийж байгаа зүйлдээ ямар сэтгэлээр хандж ийн гэдэг вэ айгу амьдрал айгу чухал байдаг шүү гэсэн ийм мессежийг танд өгч байна гэж бодож байна. За тэгэд энэчээс ингээ харах юм бол ер нь ингээд ямар ч юмд хамаагүй ингээд бүр сэтгэлээсээ хандах юм бол одоо таныг сахиусан тэнгэрүүдтэй илүү их дэмжиж таныг тойрон хүрээлдэг шүү гэдэг иймэрхүү мессеж бас танд өгч магадгүй. За ингээд аяг олон үзэж болохоор миний тийм янз бүр хэлж байгаа энэ өгнүүдээс аль одоо таны зүрхэнд хүрсэн тийм мессежээ хүлээж аваарай. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үтсэн. Тэгээд үнэхээр бүгдээр нь үзээд ингээд таарад таалагдсан бол тий лайк тарах бити мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол тийм дэмжих хүсэлтэй бөгөөд сайхан сэтгэлтэй хүн байх юм бол тийм эмоц тараарай гэж хүсье. Тийм эмоц нь ямар хөө ах вэ гэхээр зэрэг усан онгоц юм завч юм уу? Онгоцын завь ч юм уу те ийм эмоц яхан бол дараараа гэх юм бол таны дараагийн 7 хоногийг сайн тишээ шилжин өөрчлөгдөхийг одоо бэлэгдээд тийм завь усан онгоц олдохгүй бол зүгээр л завьгээ тийм бичсэн ч олно. Тэгэх юм бол одоо
4-р картыг сонгосон. Бөгөөд намайг одоо дэмжиж чинь бас муу өөрийнхөө одоо дараагийн 7 хоногийг илүү сайнаар тэнцвэргэж гин гэж одоо. Тийм бодё. Гэхдээ заавал дараагийн шахаж харж байгаа юм биш шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Bye bye.